Та нар бодож ирсэн үү? Робот хүн хоёр зодтолбол аль нь ялах бол? Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ Megalobox хэмээх 2018 онд гарсан маш өвөрмөц бөгөөд уран хийцтэй анимын талаар ярилцах болно. Уг аним маань эхлээд бид Joe хэмээх мотоциклтэй сайхан залууг олж харна. Энэ дэлхийд болохоор баян ядуугийн ялгаа маш том, ядуу хүмүүсийн амьдарч буй газрын цүлш шиг бараг юу ч байхгүй, өөрсдийн гэсэн юм эзэмших хэцүү, иргэний үнэмлэгч байхгүй. Харин нөгөө талд баяжуудын амьдрал нь маш тансаг бөгөөд дээд зинданых. Гол дүрийн залуу Joe маань бокс дах үнэхээр их дуртай бөгөөд гудамжны тулаануудад оролцож мөнгө олоод амьдралаа залгуулдаг нэгэн. Гиснээс бас боксинг спорт он жилүүдэд хөгжснөөр хүн болгон экзоскелетон робот арматур зүүж тулддаг болсон. Энэхүү тоноглолыг зүүхээр тамирчдын хурд хүч нэмэгдээд олон давуу талыг олгодог. Бас боксчдын оролцож бол хамгийн том тэмцээн нь бол Megalonia. Дэлхий дээр хамгийн шилдэг робот тоноглол шилдэг боксчид ранкаараа өрсөлдөн энэ том давцсны төлөө өрсөлддөг. Joe маань мэрэгжлийн тамирчин болох чин хүсэлтэд даанч үнэхээр ядуугаасаа болоод тулдах бүртгэл түнд байдаггүй. Тийм болохоор тэр Nanbu дасгалжуулагчтайгаа гудамжны тулаануудад л оролцох боломжтой. Ямар ч тач Joe өөрийнхөө тоногоо таньдаг найзаараа янзлуулад Nanbu дээр ирэн өнөө орой тулдах тулаан олно. Nanbu бол дасгалжуулагч чинь, менежер чинь ер нь Joe-ийн бүхэл юмыг хийндэ. Оройн тулаантай оролцохоор ирэхэд манай хоёрыг албаар хожигдох тушаал ирнэ. Яагаад үгүй гэвэл Nanbu Joe хоёр маань Fujimaki-гээ залуутай өр шир мөнгөний асуудалтай. Ингээд Joe маань жинхнээсээ тулдаж чадалгүй хідэн цаасны төлөө албаар хожигддог. Уг нь Joe бол бүгдийг хожоод явчих мундаг ав ястай. Даанч мөнгнөөс болоод л ихэнхдээ албаар хожигддог. Үүндээ манай хүн маш их гутраад мотоциклтод явж исэн чинь Megalonia хэмээх хамгийн том мэрэгжлийн тэмцээний захирал эмэгтэй Shiratori Yukiko бараг л мөргөх шахна. Золтой л осолдохгүй бултаа тусаж ирэхэд Shiratori Yukiko манай хүнээс уучлалтгүй. Тэгсэн Joe наадмуу тэмцээнд чинь баяжууд л ордог үстэй. Над чиг ядуу хүмүүс яахаар орж болдоггүй юм гэд буфтнаад унахад түүний бие хамгаалагч бас Megalonia тэмцээний дийлдэшгүй авраг Yuri гэх залуу гарч ирээд манай хоёр гар зөрүүлэхийн даваан дээр Yukiko захирал болуулаад цааш хамтдаа яваад өгнө. Joe маань дотроо болохоор суг бацаан захиралтай базуулчаад надтай зодолт нэг нэ гэд буфтанчаа дараагийнхаа тэмцээндээ орохоор иртэл түүний гудамжны тулаанд Yuri нууцаар хүрэлцэн ирсэн байна. Megalonia тэмцээний аврагыг хүн болгон мэддэг болохоор Yuri болон түүний үнэтэй тоногийг хараад бүгд л бишрэнэ. Энэ л Joe маань гялцах мөчгээд бүхнээ гараж өөрийнхөө төлөө тулдахаар болдогч түн тас Yuri дэндүү чадварлаг бөгөөд түүний тоноглол үнэхээр сайн байснаар Joe жинхнээсээ хожигддог. Бүр юу ч болтлоо зодуулсан мөртлөө Yuri-г авахаас өмнө би чамтай үзэлцэж дуусаагүй хэмээн Joe хэлнэ. Yuri түүний зөргийг хараад за тэгвэл багаар дээшлээд Megalonia тэмцээн дээр хоёлаа таарья гин. Ингээд Joe маань хэдий тоног моног юу ч болсон ч гэсэн Nanbu-д жинхнээсээ үзэлцмээр байна. Тоног роботгаар надад хэрэггүй. Зүгээр л бокс дах үнэмлэх бүртгэл хэрэгтэй байна гэдэг. Nanbu энэхүү яриаг нь сонсоод Fujimaki-д хэлсэн чинь робот тоноггүй бацаан роботуудын эсрэг дуулдан гэвэл сонирхолтой сонсогдож байна хэмээн Joe-д хуурамч бүртгэл үүсгэж өгөөд Joe робот гаргуугаар өөрийн ур чадвараараа тэмцээнд оролцож ранк дээшлэх адал явдал маань эхэлнэ. За айгүй сонирхолтой байгаач та нар өөрсдөө үзэхээ хүсвэл Innovation-ийн аним багцад 1 болон 2 дугаар бүлэг нь бүгдээрээ Монгол хадмал болон дуу оруулалттай орсон байгаа юм байлаа шүү. Үнэхээр ингэж дуусах юм уу? Аха санаж байна уу? Аль дээр бөгсөн гэж бодож байсан бяцхан гэрэл хараахан унтралгүй үлдсэн байсан. Joe-ийн ранк буюу цол нь 255-т байдаг. Хамгийн доод цол. За одоо тулаануудад оролцож ранка дээшлүүлэндээ гих зур бид Sachio хэмээх өнчин хүүхдүүдтэй танилцдаг. Эдгээр хүүхдүүд робот гар тоног төхөөрөмж хулгайлаад түүнийгээ улаан чихэр хэмээх мансуурлах бодисоор сольж амьдардаг. Тэгээ нэг том солилцооны үеэр Sachio-д бусдаас нь илүү бага улаан чихэр өгөхөд надад хангалттай өгсөнгүүгээ дэлгүүрийн эзэн рүү дайрахад нь дэлгүүрийн эзэн худаг гаргаад түүнийг занал хийлгэхэд Joe маань Sachio гэх жаалыг аварна. Хэдий үргэлж бухимдлаад эсвэл хэрцгийгээр босцтой зодтолтод явдаг ч Joe дайжуу сэтгэлтэй залуу байхыг нь бид харна. Үүнээс хойш энэ Sachio гээд хүү дандаа л Joe Nanbu хоёрыг маань дагаж эхэлдэг. За ингээд хэсэг хугацааны дараа Joe анхны тэмцээндээ оролцсон. Хэдий түүний өрсөлдөгч робот гартай илүү хүчтэй хурдам шалангай байдаг ч Joe маань өөрийн түүхий авьяасаа дэлхийд батлан харуулж хамгийн анхны мэрэгжлийн ажлаа авдаг. Хүмүүс ч багаар Joe-д анхаарал хандуулж эхэлнэ. Угаасаа хаанаас ч бүүмэд нэг нууцлаг робот гаргуу залуу гарч ирээд тоногтой хүмүүсийг зодоод унвал хинч сонирхох нь тодорхой. Харин түүний дараагийн тулаан нь Aragaki гээд нэг цэрэг залуугийн эсрэг болохоор болно. Aragaki гэх энэ залуу өмнө нь Nanbu-гийн шав байсан. Даанч цэрэг болж дайнд яваад хоёр хөлөө алдсан. Үүнээс нь болоод Nanbu түүний дахиж дасгалжуулахгүй орхисон гэж ярина. Харин одоо Aragaki робот хүлгаар хийлгэн боксing тэмцээнд буцаж ирсэн ба Nanbu-гийн хариуцч буй Joe-г юу ч үгүй дуусгах болно хэмээн атаа орсолтоо баригдаад Joe-г маань ч өстой тэмцээн дээр жинхэнэ балбаж хайна.
Арагаки Жовтэй зодтолдох зураа Наанбу яг үнэндээ түүнийг илүү бэртэл авах үедээ гэж дасгалжуулахаа болсон гэдгийг ойлгон ата орсолд баригдахаа болохоор шийдэж хэдий илүүрхэн тулдаж байсан ч тэмцээнийг өндөрлүүлэн бууж өгдөг. Яг энэ хэсэг үзэж байхад Арагаки Жовоос хүчтэй юм шиг санагдан заяа. Гэхдээ яг үнэндээ Арагаки Жовыг бодвол робот хүл гартай. Тэгэхээр миний хувьд бол Жов маань хүчтэй. За ингээ робот гаргуу тулдаж буй Жов маань баггүй нэр хүндийг олж авна. Багаар дэмжигчдс ч бас нэмэгдэн бас түүний цол буюу ранк нь дээшилдэг. Хачирхалтай нь түүний дараагийн өрсөлдөгчөөр нөгөө нэг захирал эмэгтэй Югигогийн эрэгтэй дүү Микио таардаг. Микио бол маш хэцүү өрсөлдөгч, яагаад вэ гэвэл түүний робот гар дотроо AI-тай. Түүний робот тоног нь AI-аар өрсөлдөгчийн хөдөлгөөнийг таамаглан хариу үйлдэл үзүүлдэг. Тийм ч учраас бусад тамирчдыг ядах зүйлгүй Микио хождог. За ёстой гал үзэлцэн гарах нэ гэж бодтол Микио Жовыг маань хуурамч бүртгэл үүсгэсэн гэдгийг мэддэг учраас тулалдаггүй бууж өгөхийг шаардна. Жов мань болохоор дүүнд нь бууж өгөхгүй олон нийтийн өмнө гарч ирээд эр хүн шиг үзэлцъя гэж санал тавина. Тэгээд маргалдаж Юкиго их чинь бас байсны үр дүнд ял эсвэл дуусгих галзуу тулаан зарлагдана. Муу юм босны эц тулаан маань эхлэхэд Микио Жовыг илт давуу дээрлэхнэ. Учир нь түүний AI төхөөрөмж нь Жовын хөдөлгөөн бүрийг уншаад тайван хариу цохилтч хүлээж авалдаггүй. Хэд хэдэн аимшигтай хүнд цохилт авч унсны дараа Жов нэг зүйлийг анзаарна. Хэрвээ цохилтын давтамжаа үнэхээр ойлгомжгүй болох юм бол AI уншиж чадахгүй. Ингээд үүнийг ойлгосноор Жов гараа ийш тийш савж дайрах техникээ өөрчлөөд AI роботыг нь ёстой мангартуулан хуурнаа. Робот гарныхаа тусламжгүйгээр Микио Жовын эсрэг юу ч хийж чадалгүй хожигдноо. Харж байгаачлан AI-ыг хүний саруулхан хожчихлаа шүү дээ. Гайхалтай биш гэж юу гайс? Ялтыг авсан Жов маань улам илүү нэр алдарт хүрнэ. Даанч нөгөө Фужимакиගේ залуу Наанбу дээр ирээ дараагийнхаа тулаандаа хожигдоорой. Хожигдохгүй бол ёстой нэг чамайг болгоод өгөн шүү гэж анхааруулна. Фужимаки бол манай хоёрыг барьцаалчаад match fix буюу тулааныг цаагуур шийдвэрлэн бооцоо болон зөрүүнээс ашиг олох гэдэгаагаар. Энэхүү асуудлаа Наанбу Жов болон Сажио дэлгэхэд манай хоёр хоёулаа маш их бухимдана. Уг нь одоо ганц хоёрхан тэмцээнд ялаад Мегалониодоо хүссэн өрсөлдөгчтэйгөө үзэлцэх гээд байхад Наанбуунд хожигдгээ золиороод унана. Сажио манай хоёрыг энэ бүх хугацаанд худны гарууд байсан байна хэмээн бодоод хаяа тавина. Энэ бүх зүйлийг харан процессолж буй Жов дараагийн тэмцээндээ Сажиогийн урманд бууж өгөлгүй өрсөлдөгчтэйгээ ан ман үзэлцэн түүнийг буулган авна. Харин Наанбу бурууга хүлэн зөвшөөрөө Сажиог аюулгүй газар даваачаад Фужимаки болон түүний хамууд дээр очоод өөрийнхөө бүр нэг нүдийг зүсэж авснаа би Жовын эрх чөлөөнд төлөө юу ч хийхэд бэлэн байна хэмээн тэднийг айлган сүрдүүлдэг. Өөрийнхөө нүдийг сохлох хэмжээний эр зөргийг олж харсан Фужимаки эцэст нь бууж өгөөд манай эдийг цаашдаа 50 байлгахаар болдог. За ингээд нэг ясандаа мафийн бүлэглэлийн иргэшээлээс нэг нүдээ зөөлөслөн гараад ирлээ дээ. Харин нөгөө талд хамгийн анх тулцсан Юри Жовыг маш баатарлагаар шат дахин гарч ирэхийг ажиглаад тэгвэл би ч гэсэн түүн шиг ямар нэгэн робот гаргүй тоног төхөөрөмжгүй тулднаа гэд мис тасалд орон өөрийн бүх тоног төхөөрөмжийг салхуулна. За тэгээд бидний хүссэн үлээсэн сүүлийн тулаан эхлэхэд бэлэн болноо. Мегалониагийн хаан Юригийн эсрэг тоног төхөөрөмжгүй оргил төрсөн Жов. Тулаан эхэлж Юри Жов хоёр бүхэл бүтэн 12 раундын турш шанаа солилцсон. Хоёул бүр үнэхээр их ядардаг шинэж бууж өгөхийг хүсдэггүй. Ингэж үргэлжлэн цохилт солилцоор 13 дахь раунданд сүүлийн хүчээ шавхан BB-гээ зогсноор анимийн дүрс харанхуй болно. Юу вэ? Ингээл дуусч байгаа мó гэж бодож байвал үгүй. Дүрс буцаж нээгдээд бид 1 жилийн дараах үйл явдлуудыг хардаг. Өнөөх сүүлийн тулаанд Жов маань хожоод Мегалонигийн авраг болсон байдаг. Наанбу Сажио хоёр хамтдаа шинэ боксing сургалтын төв нээгээд тэндээ байцгаадаг. Юри ч мөн адил манай эдтэй айгүй гой нээлттэй байна. Яг нэг золгүй өмнө мис ажилбар болон тулааны үр дүнд тэрэгэнцэрч суудсан байдаг. Эвээ. Зөө ямар тааж ингээд дуусч байгаа юм байна да. Амар сайхандаа бүгдээрээ жаргалаа. Гэтэл цаана нь бүр том асуудлууд биднийг хүлээж байна. Хэрвээ үүнээс цааш юу болдгийг үзхийг хүсвэл Univision-ийн аним багцад орсон байгаа юм байна лээ шүү guys. Монгол хадмалтай, Монгол дуу орчуулагтай маш өндөр түвшинд үзэх боломжтой байгаа. Тийм учраас Univision-ийн аним багцаас хүлээн авч үзээрэй. Үнэхээр ингээд дуусах юм уу? Аха. Санж байна уу? Аль дээр бөхсөн гэж бодож байсан бяцхан гэрэл хараахан унтралгүй үлдсэн байсан. Өнөөдрийн маань галзуу бичлэгээр хамт исэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийнхаа сонирхолтой бичлэгээр уулзтал түр баяртай. Таалагдсан бол лайк болон subscribe заавал дараарай. Баярлалаа.